би энэ бичиж байгаа бичлэгнүүдээ одоо хизээ оруулна яана хурдан оруулахгүй бол багтаамж бараг дүүрлээ. За өглөө болж юм тэгээд би 11 цагаас киноны тасалбар авсан байгаа. Тэгээд дээр ягаа нөгөө ганцаараа кино үзсэн чинь юу яасан. Би ингээ хамгийн захын тэгээ ер нь артлын яг ингээд хандах судлыг асуухгүй юу. Тэгсэн чинь тэрийг би ингээд яг тэр аргыг бүтэн гэж бодсон ч хоёр хос ирж суугаад тэр хосынх нь эрэхтэй миний хажууд суудсан. Тэгээд ер нь тухгүй байсан. Ер нь яг юу ч болоогүй л дээ. Гэтэл зүгээр ингээд тэр эрэхтэй ингээд гараа хөдлөхөд би ингэж хөдлөөл ингээд амар хэцүү ингээд мэдгүй зүгээр л амар тухгүй байсан заяо. За тэгээд өнөөдөр болохоор би өглөөний үзүүрийг авч байгаа байхгүй юу? Гээд ягаад тухтай орой үзэхгүй байгаа вэ гэхэлэр тухтай ч гэж дээ надад баг өглөө тухтай байна. Угаасаа би өглөө ерөөсөө тэгэж 12-1 2 хүртэл ингээд яг юм нам унтдаг хүн биш байхгүй юу? Би маш сэргэг. Би өнөө өглөө л гэхэд би 6 өнгөрж хаад сэрсэн баг 7 ч юм уу. Тэгээд тэрнээс хойш ингээд гүлээгүүл байгаа л энэ заяо. Ягаад гэвэл би ингээд буцаж унтдаггүй. Яг хав үнэхээр ингээд ядарч байгаа тохиолдол байх юм бол ингээд унтаал тэгээд яг хав тэрний бас гүн унталт биш заа ингээд унтчаал сэрэл ч юм ингээд үнэхээр ядарсан байгаа тохиолдолд тийм. Тэгээд би бас маш их хүлсчил байна л та. Тэгээд би карбонороо идмээр байгаагаа ойлголоо. Тэгээд баярын өдрүүд байна да. Тийм болохоор карбонороо идье гэж бодлоо. Яа, заавалгүй ингээ идмээр байгаа хоолоо идэхийн тулд баярын өдөр байх ёстой ч ашиг те. За. Тэгээд яагаад надад Баянгол гинт орж ирээд байгаа юм бол зөө мэдэхгүй. Гэтэ ер нь яг нөгөө нэг Баянголд ажилладаг байсан шүү дээ. Ингээд оюутан байхдаа зөөгч мөгч хийдэг байсан. Тэгээд нэг орж хууцаагийн найзуудтайгаа хамт орож идээ гэж юм бодоод байгаа хгүй. Гэтэ за тэр ямар амаах вэ? За. Тэгээд би киногоо үзснийхээ дараа карбонороо идэх гэж бодож юм. Гинтийн харагдаж байна. Тэгээд тэрнээс өмнө идмээрээч даанч газрууд нээгээгүй, нээсэн ч галтгоо нээгээгүй байгаа гэж би бодож байна. Тэгээд ямар ч байсан бичлэгүүдээ багаар 4 сарын 1-ээс эхлээд нийтэлж эхэлсэн байгаа. Тэгэхээр энийг 4 сарын 3-4 хавцаа үзэж байгаа ах гэж бодож байна. Сайн уу? Мартин 8-наас мэдчилж байна. За тэгээд үргэлжлүүлцгээе. Гингүүтээ энэ бичлэг дуусчдаг. Ингээд цаашаа өөр юу ч үргэлжлэхгүй байл яана. Тэгж магадгүй шүү заа. Зүгээр л би нүрт тулж ярмаар байсан юм. Ок. Би зармаг авцсныхаа дараа л бодлоо. Би одоо 0 орч чадахгүй юм байна. Ягаад гэвэл би ганцаар явж байгаа. Би үүнийг авахаас өмнө угаал руу орох хэрэгтэй байсан байна.
Өмнөх ичлэг дээрээ би энэ ургамлын тосыг муулаад байсан байхгүй юу? Үнэхээр яг ингээд чин сэтгэлдээ тэгсэн чинь зүгээр л энэ тогоонд байсан байлээ. Тийм болохоор уучлаарай. За. Уул нь би одоо яг гэрээсээ гараа явж явах ёстой л байна. Би өөрийнхөө өлсгийг мэдж байгаа учраас өглөөний цайгаа ууж явахаар шийдлээ. Өнөө өглөө би жижүүр багш байхгүй. Жижүүр багш нь 7 цагаас очсон байх ёстой учраас одоо 6:30 болж байгаа. Тэгээд эсвэл аваа явчих дөө. Өглөөний цайгаа би өчтөр би бас өглөөний цайгаа бэлдээд аваа явсан байгаа. Оо. Яш. Маргааш миний сарын тэмдэг ер нь бол өчигдроос эхлээд ер нь маш зөөрөдтэй байгаа. Тийм учраас тэр тусмаа ингээд өглөөний цагаа алгасч болохгүй. Би сарын тэмдгийнхээ өдрүүдийг ингээд хэцүү өвдөж өнгөрөмөргүй байхгүй юу? Яг хөө хэцүү өвдөж угаасаа өнгөрөөн л тоо гэхдээ яг тийм их өвдмөргүй байхгүй юу? За тэгэхээр бол би өглөөний цайгаа уух хэрэгтэй. Уулын сүү байгаа. За гэхдээ би за бас тэр мэрийг хөөрүүлээ сууж авах гэж тээ. Хөөрүүлэгч гэж тээ юм зүгээр ингээд би хүүтний нэг суужснаас халааж уурлахгүй дөө. Яг ихний том дээр нь тавьж тээ. Өглөөний цай чухал шүү манайхаа. Өндөг тусчлаа. Өндөг авахаас гам маргааш зайцтай. Чаад ингээд нэг идэх болгоод Гол нь энэ өмнө та нар яг энд зогсож исэн өөр нэгэн дүрс үзсэн байх л та. Гэхдээ надад яг тэрнээс хойш тэг нэг өдөр өнгөрсөн ч гэсэн үгүй 2 өдөр өнгөрсөн юм байна. Тэгээ өчтөр болохоор би өглөөний цай ууж чадаагүй. Яагаад тэлээ. За ямар тач тэгээд юу яасан чинь өглөөний цай уугаагүй. Тэгээ өдрийн хоол идэхчихсэн ч гэсэн бас идэж амжаагүй байхгүй юу? Яг өдөр яг идэх боломж олсон ч гэсэн тийм өсөөг юм шиг болохоор хэсэг хугацааны дараа идэхэй гэж бодсон. Хэсэг хугацаанаас гараад байхгүй юу? Тэгээд би
Би ууса тэр чигээрээ юу ч хийх байгаагүй. Өнөөгөө бас яагаад ийм хурдан бэлэн болцсноо бас ойлгодгүй. Хоцорхороо бас нэг ойлгохгүй, бэлэн болохороо ойлгохгүй ч шиг. Тэгэхээр надад 15 минут байгаа байхгүй юу? Тийм учраас 15 минутанд нэлээд тухтай өглөөний цай бэлдээ дуучиж болно гэж бодоод. Орой өдрүүд бүр ингээ ядарч унах биш заяа. Зүгээр л ингээ яг ингээл нэг зүйлийг хийгээл өөр зүйлийг хийгээл яг ингээд тэр чигээрээ л яг юм яваа. Нэг тийм хэцүү байгаадаа биш, ядраад байгаадаа биш, зүгээр л ажил ер нь их байгаа. Тэгээд тэр нь надад ер нь бас таалагдчихж байгаа юм. Угаасаа гэл өглөө оллоо, орой оллоо, тэгээд өглөө оллоо, орой оллоо гэж яагаад байгаа болох вэ? Яс нөгөө тэрийг ойлгоод тэмүүтээ ингээд болж юм болохгүй байх гэд ингээд яг юм тийх хугацаа гарахгүй байгаа юм уу? Миний цаг буруу яваад би цагаа андуураад байна гэж байхгүй зү яа. Би гол нь хийх хичээл тахгүй юу? Сухи. Хоцсон өдөөний цаймаа ууж ирсэн чинь. Хичээл болсон баг. Тэгээд өнөөдөр заавал бүр нуруугаар таксигаар явахгүй би автобусаар явах хэрэгтэй. Өнөөдөр цалин буун. Цалингаас бодож байгаа зүйл юм бол үсээ амжилтмаар байгаа. Тэгээд үсчин дээрээ цаг авч агаад яг яахыг хүсэж байгаа вэ гэхээр одоо урт нь бол ингээд надад таалагдаад байна. Ингээд урт болоод байхаа. Одоо яг энэ хэсгийн үсэн шууд ингээд ашаага ингээд ихэд ийм харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ эсвэл ингээд уршин тавих гэхээр уршин тавьж болохгүй заяа. Тийм учраас миний хүсэж байгаа зүйл нь эндээсээ дахиж одоо ингээд чойлохтэй болох юм уу? Тэнгүүтээ ингээд шатлах юм уу? Тийм ингээд аргачлангууд ингээд явдаг болгомоор байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хэсгээс нь баг хэсэг тайруулаад ч юм уу. Тэгээд эсвэл шингэлүүлээд ч юм уу ийм тийм бүтгэн юм шиг ямар ч уучраа болохгүй байгаа. Байна. $43 болж байна. Айгу. Энийг хараа би энийг өмсөрлөө хүмүүс бэлтанд орсон байсан. Тэгээд яхад би энийг өмсөд байгаа вэ гэхээр би нөгөө нэмгэн гадар хувцаа хийм зөвлөгөөнд өгч амжааг байхгүй юу? Яхад гэвэл манай энэ ойр хавьд хийм зөвлөгөө байдгүй байлаа шүү дээ. Эсвэл би тэрийг олж харахгүй юм уу? Ямар ч хэлсэн миний явдаг замууд хийм зөвлөгөө байхгүйсэн. Тэгээд амралтын өдрөөр би өмнөх амралтын өдрөөр би цааш хийм зөвлөгөөнд өгөх тулд би хаа нэг тийш явах хэрэгтэй байна да гэж бодоод тэгээ яваг гэхгүй. Энэ амралтын өдрөөр яг өгөөл нэг хөтөн орой да. Я дахиад нэг жоох урч марах юм. Ойрдоо миний ам үнхээр сангаад байгаа. Би уучлаагаа та ингээл үсэн юм би ажил дээр нөгөө нийлэн их юм уух гэж аваад тавьсан шүү дээ. Баяртай гэж наруу болцгий. Окей. Нэг уух зүйлээс тэр нь одоо туссан. Тэгээд одоо үлдсэн байгаа зүйл нь юм бол энэ маач хаалгүй. Сэтгэл санаа бас айгуу гоё яга юунаас болоод вэ гэхээр өглөө гэрээсээ гарахаар ингээд гоё гэгээтэй байгаа заяа. Ийм яг бүр ингээд гэгээтэй биш ч гэсэн энэ нь ядчил юм тас харанхуй биш. Ингээ харанхууд яваад харанхууд ирэх. Яг энэ өвлийн хэдэн саруудад
жоохон тийм хүмүүс юм аа. Би угаасаа нэг 7 хоногт 5 өдрийн тэгж аваад тэгэл 2 өдөр нь яг юм өөрийнхөө эрч хүчийг нөхөх гэж орондоо өнгөрөөсөөр яж байгаад хэдэн сарыг авсан болохоор тийм гой санагдчихээн. За тэгээд тарангуут бас ийм нартай гоё бэгэтэ байгангуут бүр нэг тийм уужуу байгаа гэх юм уу? Сэтгэл юм гоё. Уужуу байгаа. Дээр ингээ фитнес хийжсэн чинь ингээд нав тассан баг. Би зөвхөн хэсэг сунгуутай баг ингээд зүгэрмэлсэн гэх юм уу? Ядраа зүгэрмэлж байгаа шүү зүгээр ингээд ямар гоё юм бэ? Нэрэн нэг юм зүгээр л юм гоё илүү гэж бодоод. Яа нэг юм хэсгээ яг энэ мөчөд яг үлдчихье гэж бодоод. Ерөөсө дасгал масгал их угаасаа л да би ганцаараас алхаад гээд нүдэ анаад. Тэр үнэхээр гоё цаг хугацаа байна гэж юм гээд тэгж бацаа. Яарч иж бас юм ярих тагаа тий. Би бичлэгүүдээ хийж байгаа ч гэсэн янзлаагүй байгаа. Тэгээд нэгийг л нийтлсэн. Тэгээд бусдыг болохоор оруулсан. Одоо 3 бичлэг байгаа хаа. 3 юм уу 4 байгаа. Яг янзлаагүй. Тэгээд дүрсээ аваа явж байгаа. Ер нь нэг баг бүтэн бичлэг гарахаар бичлэгнүүд байгаа гэхээр бараг л 5 юм шиг байна. Угаасаа 3 сард бол амжихгүй юм болохоор 4 сараас болох хаа. Хавдхан орой зүс царай морой бол угаасаа ингэж шимэрсэн байна. Очно би 5 өдөр сэсэлээ ажигласан учраас тэгээд сая гинт нэг юм саналаа л да. За жаахан шивч. Би сая замаараа нэмороод тийм аваад тэгээ бодсон юм нь за маргааш өглөөний цайнд юу идэх үү гэж тэгээ за иймэрхүү юм идийгээл тэг хүнсээ аж аахгүй. Тэгээ бодчихсон аа. Нэгэн би нэг орой хоолойг чухалчдаггүй юм байна те гэж бодож. Тэгээ бодоод байсан чинь ингээд танаас ч гэсэн ингээд яг хэрвээ хоолж авах бичлэгээ хийх юм бол нэг амар орой хоол бас харуулж байгаагүй юм шиг. Яг хоо харуулдаг ч гэсэн нөө ихэнхтэй гэж ярих гингүүт тийм юм санагдаж байна. Надад тэг санагдаад ах юм. Нэг тийм өглөөний цай гэдэг тэгээд яг одоо жишээлбэл ингээд одоо оронгуудаа би нэг орой идэхгүй зэрэг яагаад гэвэл би орой хоолоо өөр хүмүүстэй гадар үйсэн цаа. Тэгмээд эсвэл би орой хоол ерөөсөө гэртээ ерөөсөө биш ихэвчлэн гэртээ идэх юм болов уу? Би ажил дээр нөгөө хүчин ундах юм мартчихсан. Би сая явуулаа.
Маргааш нэлийн ажил амжуулна гэж бодоод ах юм. Тэгээд тэр нь ямар ажлууд вэ гэхээр өсөө янзлуулна. Тэгээд хавар номрынхаа курсыг хэн зөвлөгийн өгнө. Тэгээд явж гутал авмаар байна. Зааланд маргааш тоглоно. Эсвэл маргааш зөвхөн зааланд тоглоод тэгээд юу яаж болох юм? Маргааш зөвхөн зааланд тоглоод тэгээ амарч өмжөөд нөгөөдөр тэдгээр зүйлсүүдийг хийж болох лээ. Сайн байцгаана уу? Миний Дими пала яриад тавтай марил. За энэ удаагийн сэдвээр гарчиг дээр та бүхэн хараад орж ирсэн байх. Тэгээд эрэгтэй хүний тухай миний бодол гэдэг сэдв сайхан миний толгойд орж ирсэн байхгүй юу? Тэгээд түүний тухай ярих гэж бодоод сууж байна. Энэ сэдвийг ингээд маш дэлгэрүүлээд жишээтэй ярьж болж байна. Эсвэл зүгээр л маш унтаа ярьж болж байна. Мэдгүй. Яг яаж ярих хэсгийг мэдэхгүй байгаа ч гэсэн ингээд ярих гад л оролдоо л үзье. За, хамгийн түрүүнд яг юунаас болоод ярмаар санагдсан бэ гэхээр яг тэр жишээнээс эхлэе л да. Ингээд бодлоо л доо. Би нэр ингээд эрэгтэй хүнтэй ингээд хамт алхаж чаддаггүй штэ гэж бодлоо заяа. Гол нь энэ нь үнэн заяа. Би ингээд эрэгтэй хүнтэй ингээд хамт алхаад явж чаддаггүй. Тэр мэдэж яриг ингээд харьцаж байгаа ч юм уу ингээд уулзж байгаа залуутайгаа хамт алхаж явж чаддаггүй хана штэ. Үнэхээр утгагүй сонсогдож байгааг мэдж байгаа ч гэсэн үүнийг ойлгож байгаа ядаж те сайд нэг хүн байгаа гэж найдаа. Тэгээд зүгээр л амар тухгүй байдаг юм уу? Тийм. Нүг дээрээ нэг юм юу дээр бас явдлаар нэгсэн баггүй юу? Өмнө нь би нэг хүнтэй уулзж агаад тэгсэн чинь ингээд тэр хүн яг тэр үеийг ингээд дурсаж ярьж байгаа байхгүй юу? Би ингээд чамтай ингээд хамт алхаж явах та яг ингээд нэг тийм сэтгэл зүйтэй байсан. Ингээд надад үнэхээр тэр нэгээ таалагдсан. Ингээд нэг тиймэрхүү зүйлс ярьж байгаа байхгүй юу? Тэгээд би бас тийм юм байдаг юм уу? Яагаад гэвэл надад тэр нь бүр ингээд эсэргээрээ санагддаг байхгүй юу? Зүгээр л ингээд хүнтэй хамт алхна гэдэг нь надад ингээд амар хэцүү санагдаад байхгүй юу? Ингээд нэг үл би төрүүлж яваа, нэг үл ингээд сүулт яваад эсвэл зүгээр ямар ч юмдээ зүгээр л ингээд хамт угаасаа явахгүй тохиолдол ч юм уу баймаар юм шиг санагдаад байдаг юм уу? Энэ нь нөгөө нэг юутай холбоотой гэж магадгүй лээ. Нэг юм надад ямар ч тийм туршлага, ямар ч тийм тэдгээр ингээд тийм мэдрэмжийг авчирсан тэр юу одоо тэрийг ингээд тийм давхар шаардлагатай байлгүй дээ тий. Тэдгээр зүйлсүүдийг би ингээд давж үзээгүй болохоор түүнийх нь цаана байгаа зүгээр л эн чин энгийн штэ, хэвэн штэ, зүгээр штэ ч юм уу. Тийм мэдрэмж байхгүй. Тэр мэдрэмжийг авч үзэж байгаагүй болохоор ингээд энгийн гэж би эсвэл ойлгохгүй гэж магадгүй лээ. Угаасаа би 10 жилдээ өргөж байгаагүй, их сургуультай өргөж байгаагүй. Тэгээд миний яг нөгөө эрэгтэй хүнтэй холбоотой яг мэдрэмж, дурсамж, одоо бодол одоо юу гэдэг те. Ингээ нэг бүхэл ирээдүйн зүйлс нь яг юу болж байгаа байхгүй юу? Тэгэхээр надад ингээ өсвөр наснд ямар ч тийм хоорхол, хайр дурлал, сонирхол ч юм уу, ингээд дээд үеийн ах нар ч юм уу, эсвэл ингээд туслангийн найзууд одоо юу гэдэг те ямар ч тийм харж явсан эрэгтэй хүүхэд одоо би ч гэсэн яг үндэ би одоо 24-тэй ч гэсэн би 14-тэй байсан, би 10-тай байсан. Би ч гэсэн цэцэрлэгийн сан дээр байсан шүү дээ. Тийм ч яг тухайн цаг үеүүдийг би угаас туулаад гарсан байгаа. Тэгээд тэдгээр үеүүдэд болохоор надад ямар ч тийм зүйлс байгаагүй байхгүй. Тэгээд тийм дурсамж байхгүй. Тэгээд
их сургуульд орсон ч гэсэн надад тийм их сургуулийн яг тийм нэг тийм уулын нэг 10 жилийн үерхэл биш их сургууль оронгууд ингээд баг жинхэнэ амьдралын үерхэл байдаг ач юм уу тиймэрхүү зүйлс яригдчихэж штэ. Тэр баг Hi guys. Би хизээш ингэж мэдлэг байлаа тийм. За. Өчтөр би принтерийнхээ хорыг сэнэглүүлэг угаасаа урж би бичлэг хиймээр. Нэг гэвэл ямар мах чанаргүй ч юм уу тэр бүгдийг ингээд манай аав зөвхөлдөгс ахгүй юу? Яг ийш одоо яг хоолны талбай. Тэгээс ээж тэрийг баран мэдгүй дээ. Тэгэхээр би бол угаасаа авах юм гэсэн. Тэгээд өчтөр зэрэгтэй биний холбогдсон ахгүй юу? бид холбогддог бас нэг 2 тоног манагч юм уу болсон юм шиг байна. Тэгээд чиний юу н ажил төрөл сайн уу би бас ингээд ажиллаа тэгээ одоо болохоор ингээд цараа явж байна. Тэгсэн чинь ингээд зэрэг асууж байгаа юм. Гүн балкон дээр байгаа мах шүл маань яаж байна гэж асууж байгаа хгүй би бүр ингээд юу лээ балкон дээр мах шүл тэгээ. Оо яана за ойлголоо би маргааш харъя. Өчтөрийн тухайд бол уус бүтэн мэт тэгээ өнөө энд бол одоо яг бүтэн байна тэгээ маргааш би ингээд босч харъя гэх. Тэгээ гадаах мах ер нь нэлийн гисэх тийшээ хандсан байна. Тэгээ яг ч бас гисээгүй нэг юунд хийсэн байсан бохгүй юу? Ийм хөөсөн цэгтэй юм хайрцаг. Тийм болохоор одоо юу яхаас өчрөөгөө оруулж шийдээ. Тэгээд жоохон уйдсан байгаа болохоор жижигэж яаж байгаач.